манай эцгийн тал удаадараа ингэж албаар худал зүйл яриад ингээд хоошлуулад байгаа. Өөрөөс ингээл хоошлуулах дундаа одоо голд нь ингээд сараар хоошлуулад голд нь одоо бид нарыг дарамтлах, шахаанд оруулах, байдалд оруулах, худлаа мэдээлэл тараах. Одоо тэр хараа энийгэл юу ч болоогүй юм шиг. Өдөө олон жил бид нарыг ингээд хэцүү байдалд оруулаад одоо ингээд биднэрт хэлсэн бүх юмыг авцсан. Тэгээд одоо ингээд худлаа энийгэл өөр их нэртэй болцсон, өөр хүүхэнтэй болцсон. Тэгээд тэднээстэйгээ одоо ингээд гэр бүл болцсон. Ингээд тэрэндээ бол амар их ихтгэлтэй байлээ. Тэгээд одоо энэ үуч 4 хүүхэдтэй. За би яах вэ? Манай 3 дүү насан туршид хүүхдүүд байгаа. Энэ хүүхдүүд чинь одоо манай 2 баг дүү хичээл явдаг. Одоо айлах боловсролтод анхаарч игээл аль болох сайн сургууль явуулчих гээл нэгдүгээр ангиас нь явуулсан чинь одоо сургалтын төлбөрийг нь ч өгөхгүй. Ямар ч хамаагүй маягаар юм яриад. Одоо бол яг уулсандаа бол бид нар чинь хүүхдүүд нөхгүй юу? Энэ үнд бол ямар ч хамаагүй юм шиг байна. Тэгээ одоо өдөө олон жил манай ээжийг бид нарыг ингээд хэцүү байдалд оруулчаад түрүү ЮБН цэгийн сайт төгсөн ажиллагатай бол зөвхөн хөрөнгөний маргаанд байгаа ийм хүчрхийлэл байгаагүй гэсэн. Тийм юм яриад байгаа байхгүй энэ хүн. Ямар ч хөрөнгөний маргаа ийм юм байхгүй. Шүүх хурлч одоо ер нь хэд удаага одоо ингэ хойшлуулж байна? 3 дахь удаа юу вэ? Тэгээд дандаа хоошлохтой хамгийн гол нь дандаа бүр сар 2 сарын зайтай. Албаар ингэж хоошлоо. Одоо дараагийн шүүх хурл хэзээ болж байна? 9 сарын 19-нд гэсэн үү? 18 гэсэн. Одоо ингээд дандаа сарын хугацаатай ингээд хоошлуулад. Энэ бол зүгээр ингээд одоо юу гэх юм мөнгөтэй хүмүүс арай ондоо шүүхөрлөл нь үйлчлээд идэв юм шиг байна л. Одоо 2 дүү маань сургуулиас одоо хөөгдөхгүй байж байна. Хичээлдээ ингээд урьдчилгаа багахан мөнгө ингээд яаж байгаа болгоод өгсөн байж байгаа. Ер нь аавынхаа хариуцлагыг хүлээхгүй. Эцэг хүн гэж угаасаа энэ хүн яагаад биш ээ. Арай л дэнд байна. Өөр хүнтэй суугаад гэр бүл болоод явцсан бол ядахта хүүхдүүдээ бодож болно шүү дээ. Мөн дахиад ингээл ертөнц сөх. Одоо өөрийнхөө одоо нэг башар аргаар одоо гин буруу нотлогдоод байгаа учраас л одоо дахин ийм янз бүрийн шалтгаан гаргаж ирж хойшлуулаад байна л гэж бодож байна. За энэ хугацаанд бас танай хүүхдүүд бас хичээл сургалтандаа явж байгаа тийм одоо хичээл сургалт хэлж байгаа. Энэ үед ер нь эцэг хүнийхээ үргийг хэлж байгаа бол яаж? Энэ хүн одоо нодлонгийн 9 сараас хойш олвол хүүхдүүдтэй ямар нэгэн байдлаар яг эцэг хүнийхээ үргийг биелүүлсэн юм бол байхгүй. Хүүхдийнхээ тэтгэмжийг ч хүртэл өгөхгүй л